Сайн байцгаана уу амьдөгчдөө. Та бүхэндээ шинэ өглөөний мэнд хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа эзнийг хүлээн авцгаая. Тэгээд хамтдаа залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Эзэн таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа эзэн минь. Эзэн тэгээд энэ өглөө ч гэсэн та бидэнд дахин өөрийнхөө үгийг айлтгуултугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтдаа Матай номын 6 дугаар бүлгийн 14-өөс 15 дахь ишлэгийг хүлээн авцгаая. Матай 6-гийн 14-өөс 15. За би уншаад өгье та бүхэндээ. Хэрв та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэгч нь та нарыг мөн уучлана. Харин та нар хүмүүсийг ис уучлбал эцэгч нь мөн алдаагч нь ис уучлана гэж хэлсэн. Амен. За энэ 7 хоногийн турш бүгдээрээ Христтэй хамт амар тайван амьдрах гэдэг сэдвийн дотор өдөр бүр эзнийг өглөөж явж байгаа. Өглөө бүр эзнийг өглөөж явж байгаа. Тэгээд эхний өдөр бүгдээрээ амьдралынхаа тийм одоо хэрэгцээтэй зүйлсдөрөө эзэнт найдаж Христтэй хамт бас санаа зовлтгүйгээр амьдарцгаая гэж Христээр хангагдаж амьдарцгаая. Христийн хангамжинд найдаж амьдарцгаая гэж хүлээж авсан. Хоёр дахь өдөр болохоор бие махбод болон сэтгэл зүйн хувьд эрүүл биш байвал энэ өвдөл шанал дундаа ч гэсэн эзний хүч чадал, эзний амар тайван дотор амьдрахыг эзнээс ирэх амралтыг хүлээн авч амьдарцгаая гэж. Өнөөдөр бүгдээ хамтдаа зүрх сэтгэлээ бас чөлөөлж эзнээс ирэх амар тайвныг хүртэж амьдарцгаая гэж би та бүхэндээ уриалж байна. За энэ жишээ маш тодорхой хэлсэн. Тэр нь юу гэсэн бэхээр хэрв та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэгч нь та нарыг мөн уучлана. Харин та нар хүмүүсийг ис уучлбал эцэгч нь мөн алдаагч нь ис уучлана гэж хэлсэн. За яг энэ бол яг ингээд олон хүмүүс ингэж андуурдаг. Ер нь бол бусдыг уучлахгүй бурхан намайг уучлахгүй байна гэдэг. Энэ бол аврал алдах тухай ерөөсөө биш. Энд чи харин юуны тухай ярьж байгаа гэхээр хэрвээ бид нэр бурханд итгэдэг, бурхан намайг уучлсан гэж хүлээж авч итгэчээд харин бусад хүмүүсийг уучлахгүй явах юм бол бурхантай харилцаа маань хүйтэн хөндий болно гэж хэлж байгаатай адилхан. Өөрөөр хэлбэл бурханы уучлалыг те бурханы тэр одоо нэг эцгийн тэр хайр халамж энэ чинь Тэнгэрлэг эцэгч нь гэж хэлж байгааз. Тэнгэрлэг эцэгч нь эцгийн тэр одоо нөмөрнүүлгөөс би өөрөө татгалзаж байна гэсэн утгатай санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр яг энэ бол нөгөө бурхан намайг уучлахгүй гэдгээрээ би нэг авралаа алдах тухай ерөөсөө биш хэлээгүй гэдгийг бас сануулчмаар байна, анхааруулчмаар байна. За тэгэхээр үйл уучлалыг тэгээд яваад их юм бол бидний амар тайван алдагддаг. Энэ бол маш тодорхой хүн болгон мэдчихэж байгаа. Намайг хохироосон, намайг гомдоосон тийм хин нэгэн хүнийг ингээд уучлахгүй тэгэл яваад их юм бол бид нар бол маш амар тайван одоо маш ихээр алдаж амьдралын баяр баясгал, амьдралын тэр өнгө будаг гэдэг зүйлийг мэдрэхээ болчдөг. Итгэвч болсны дараа бурхан бидэнд юу гэж сануулдаг гэхээр бидний зүрх сэтгэлээ чөлөөлөөд харин Христтэй хамт Христийн дотор амар тайван амьдраасаа гэж маш их хүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэрвээ таны амьдралд хин нэгэн хүнийг уучлаагүй, дөнгөж одоо тий саяхан магадгүй хин нэгэн хүнтэй зөрчилдөөд харилцааны асуудал гараад магадгүй чи би дээрээ тулаад тий одоо хэлэхгүйгээрээ хилэлцээд тэгээ одоо юу гэдэг нь таныг гомдоож тий та бүр өөлж унжиж одоо өөрөө юу гэдэг мэдэхгүй маш хүнд байдалд орсон бол эзэн таны өнөөдөр сануулж байна. Тэр юу сануулж байгаа вэ гэхээр тэр хүнийг уучлах гэж. Магадгүй тий олон хүмүүс ингэж одоо боддог. Тэр хүнийг уучлах нь шудраг бос штэ гэж. Харин энэ бол шудраг бос байх тухай ерөөсөө биш. Харин бурхан биднийг чөлөөлж амар тайван амьдраасаа гэдэг тухай юм аа. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа хэрэг харин та нар хүмүүсийг ис уучлбал эцэгч нь мөн алдаагч нь ис уучлана гэж дөрөвний хэлсэнчлэн бид нар бурханы хэлж байгаа тэр уучил гэдэг зарчмыг бид нар одоо зөрүүдлээд хэрэгжүүлэхгүй байгаа юм бол бурхантай харилцаа маань алдагдана. Бурхантай харилцаа маань бид нар ингээ хүйтэн хөндөй болно. Магадгүй бид нар залбирлын харилцаатаа ингэж хүлээж авч чадхаа болно. Бурхан надад юу хэлээд байгааг анхаарч чадхаа болно. Бурхан намайг яаж замшлаад байгааг анхаарч чадхаа болно. Тэгээ мэдэрч чадхаа болно. Тэгээ ичлэлт хүлээж авч чадхаа болно. Энэ юу толгой бидний зүрх сэтгэл дотор байгаа үйл уучлалтай холбоотой. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр Бурханаас ирэх тэр амар тайвныг хүртэх бас нэг одоо их сурвалж бол юу гэхээр бусдыг уучлах явдал байна гэж. Тэгээд би та бүхнийг уриалж байна. Бүгдээрээ бусдыг уучлах тэр хүч чадлыг Бурханаас гуйцгаая. За тэгээд хоёрдугаар дайны үед би нэг номлол дээр бас нэг удаа номлол дээр ярьжсэн. Эгч дүү бүүмийн түүхийг. Тэгээд эгч дүү бүүмийн түүх дээр дүү одоо дүүн ганцаараа амьд үлддэг. Тэгээд одоо Германы тэр хорих лагерт маш их тарчлал тамлалыг амсчихсан. Тэгээд дараа нь энэ бүүм нутагтаа буцаж ирээд ингээд цуглаандаа ингээд явж исэн чинь нөгөө Германд хорих лагерт багт ингээд хавчиж одоо тарчлааж байсан нөгөө одоо харгалзагч нь яг тэр цуглаан дээр ороод ирдэг. Тэгээ нөгөө бүүмийг хараад бүүм дээр явж чад таниад явж чад намайг уучлаарай гэж хэлдэг. Тэгээ яг тэр үед бүүм юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө эмэгтэй юу гэж дотроо
Бурхан руу ханд залбирдаг гэхээр бурхан минь ээ би чадахгүй. Би энэ хүнийг уучлах чадахгүй. Энэ хүнийг би хизээч уучлах чадахгүй гэж хэлсэн чинь бурхан юу хэлэхээр чи тэр хүний гарыг баригчилдаг. Ингээд тэр эмэгтэй нөгөө өөрийг нь ташлааж ясан, тамалж ясан тий лагерт тамалж ясан тэр хүний гарнаас нь барьсан чинь ер бусын амар тайван мэдэрсэн гэж гэрчилдэг. Ер бусын амар тайван мэдрээд ер бусын чөлөөлтийг мэдэрсэн. Яг тэр үед л би тий уучлах бусдыг уучлахын тэр хүч чадал ямар гайхалтай юм бэ гэдгийг мэдэрсэн гэж хэлдэг. Тэгэхээр яг үүнтэй адилхан бүгдээрээ тий үнэхээр чөлөөлөгдөж амар тайван зүрх сэтгэлийн тэр амар тайвныг мэдэрч амьдрахыг хүсэж байгаа бол бүгдээрээ үйл уучлалаасаа татгалзаж бусдыг уучлж амьдрацгаая. Бүгдээр хамтдаа залбирая. Хайртай эзэм таныхаа нэрч байна. Тэгээд бидний зөвшөөрсөн өдөр хоногуудын төлөө танд дахин баярлалаа. Тэгээд бид эргэн тойрныхоо харилцаануудыг таны мотор даатгаж байна. Хэрвээ би хэн нэгэн хүнд гомдож, үзэн ядаж, хорсож, зэвүүцэж, жигшиж амьдарч байгаа бол эзэм та биднийг уучлаарай. Эзэм минь тэгээд харин бид бас тэдгэр хүмүүсийг уучлж, тэдгэр хүмүүсийг зүрх сэтгэлээсээ тавьж явуулахыг чөлөөлөхийг хүсэж байна. Тиймийн тулд эзэн та өөрөө ариун сүнсээрээ биднийг хүчрхжүүлэх болтугай. Таны ариун сүнс биднийг тэдгэр хүмүүсийг уучлахад туслах болтугай. Эзэн тэгээ энэ өдөр ч гэсэн та бусад хүмүүсийг уучлж амьдрахад та биднийг замчлах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен.